Баярлалаа. Зочинтой ярилцах гэж байна. Тэгэхээр боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах мэрэгжилтэн Цолгон Чимэг студиуд ирээд байна. Танд энэ өглөөний мэнд төргий. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн өглөөний мэнд төргий. Тэгэхээр эсэлт ерөнхий шалгалт 6 сарын 15-наас монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Тэгэхээр бас энэ эсэлт ерөнхий шалгалтын талаарх эхлээд тодорхой мэдээлэл өгөх зүйтэй. Хуваар нь бас ямар байгаа одоо сурагчид энэ өдөр ирэхдээ бас ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх ёстой байдаг юм лээ. За манай 2016 оны эсэлт ерөнхий шалгалтын бүртгэл маань 2 сарын 15-ны өглөө 9 цагт эхэлсэн. За тэгээд 4 сарын 25-ны 18 цагаар бүртгэлх маань хаагдсан байгаа. Нийтдээ 70 гаруй хоног үргэлжлээд дууссан. За энэ жилийн хувьд нийт 37164 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. За үүнээс бол хотод бол 15123 шалгуулагч, хөдөө орон нутагт бол 22041 мянган шалгуулагч бүртгүүлжээ. За одоо бол манай эсэлт ерөнхий шалгалтын бэлтгэл ажил бол хангагдаад явж байна. Сурагчид энэ өдөр ирэхдээ яг ямар бичиг баримтыг авч ирсэн байх ёстой байдаг юм бол ер нь өмнөх жилүүдэд бас сурагчид бас зарим зүйл дээр алдаа гаргаж ирсэн тохиолдлууд ер нь байдаг уу? За хит хитэн ерөнхий анхаарах зүйлүүд бол шалгуулагчдын манд донд байдаг. За шалгалтанд эсэлт ерөнхий шалгалтын журамд зааснаар бол шалгалтанд ирэхдээ 30 минутын өмнө байраа эзэлсэн байх шаардлагатай байдаг. Одоогоор манай эсэлт ерөнхий шалгалтын ECC-ийн сайт болон хэвлэл мэдээллүүдээр бол манай шалгалтын байрууд бол зарлагдаад гарсан байгаа. Энэ жилдээ ерөнхийдөө өмнө нь бол том их дээд сургуулиуд дээр шалгалтын байр маань төвлөрдөг гэсэн бол энэ жилээс эхлээд бол ерөнхий боловсролынхоо одоо сургуулиудыг манайх шалгалтын байруудаар ашиглаж эхэлж байгаа. За тэгэхээр хүүхдүүд маань эхний ээлжинд бол шалгалтаас хоцрох асуудал бол маш их байдаг. За энэ дээр гол нь анхаарад 30 минутын өмнө байраа эзэлсэн байх шаардлагатай. За хоёрдугаарт нь гэвэл шалгалтанд ирэх заавал авчрах 4 зүйл байдаг. За нэгдүгээрт нь тухайн хүүхдүүдийн маань хувийн мэдээлэл бүхий бүртгэлийн хуудас гэж зүйл байгаа. За энийг авчирна. Энийг бол бүртгэлийн хуудас маань юунд хэрэгтэйгээр тухайн хүүхдийн одоо шалгалт өгөх энэ одоо биеэр өгнө гэсэн баримт бичиг. За энийг бол тамга дарж баталгаажуулсан байдаг. 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд бол тухайн сургуулийнхаа захирал болон тухайн дүүрийнхээ боловсролын одоо мэрэгжил хариуцсан мэрэгчлэнээр гарын үсэг зурулна. Өмнөх хонд төгссөн шалгалт өгж байгаа шалгуулагчид мань бол манай үнэлгээний төв дээр ирж манай мэрэгчлэтнүүдээр гарын үсэг зурулж тамгад оруулж баталгаажуулсан байх шаардлагатай. За хоёр дахь нь гэх юм бол сурагчдын маань суудлын хуваар байдаг. За суудлын хуваарийг 5 сарын 15-наас хойш мөн суудлын хуваар маань гараад хүүхдүүд маань мөн манай сайт руу ороод шалгуулагчийн болон руу нэвтрээд бүртгэлийн дугаар, хувийн одоо нууц код байдаг. Тэрнгээрээ нэвтрээд өөрсдөө хэвлэж авч байгаа. За мөн энийг авчрахгүй бол мөн шалгалтанд оруулахгүй байдаг. За энэ маань суудлын хуваар гэж нэрлэдэг. Одоо энийг дээр одоо хэдэн жилийн өмнө бол нөгөө жижиг шар хуудсан дээр хийлж гаргаж ирдэг байсан болохоор нэр томьёон дээр нь анхааруулаад хэлэхэд бол тийм одоо өөрсдийнхөө бичиг баримтны нэр томьёон дээр бас анхаараарай. Энийг бол суудлын хуваар гэж нэрлэдэг байгаа. За 3 дугаарт нь гэх юм бол бүрэн дунд боловсролын гэрчлэгээ их хуваараа байх шаардлагатай. За бүрэн дунд боловсролын гэрчлэгээс гадна одоо тэрнээс дээш бичих баримт гэж байгаа. Тэр нь болохоор одоо сургуулиас солихж байгаа хүмүүс бол бүрэн диплома өдр авчирч болох нь шүү дээ. За 4-дүгээрт нь гол анхаарах зүйл нь маань иргэний үнэлэх гэдэг. Иргэний үнэлэхийг бас их хуваар нь авчирна. За иргэний үнэлэх байхгүй тохиолдолд иргэний үнэлэхтэйг орлохуйц лавлгаа байдаг шүү дээ. Төс машинаас авдаг. За мөн лавлгаатайгаа хамт гадаад паспорт буюу жолооны үнэлэх шаардлагатай. За 16 шалгалт өгөх үед бол 6 сарын гэхэд бол 16 настанд хүрээгүй иргэний үнэлэх аваагүй шалгуулагч маань бас байдаг л да. Тэд нар бол тухайн сургуулийнхаа захирлын гарын үсгтээ тодорхойлт мөн багийн хорооны цаг дарагтаа тодорхойлт сүүлийн 3 сар ахуулсан зурагтай тийм тодорхойлт шаардлагатай байдаг. За эдгээр 4 зүйлийг авчраагүй тохиолдолд аль нэг нь байхгүй тохиолдолд шалгалтанд оруулдаггүй. Тэгэхээр эдгээр дээр маш сайн анхаараарай гэж хэлмээр байна. Тэгэхээр бичиг баримтын хувьд бол юм байна. За хүүхдүүд бэлдэхдээ яг юун дээр анхаарах ёстой. За мөн нийтлэг гаргадаг алдаач гэдэг юм уу? За хувийн бэлтгэлийн хувьд бол өөрсдийгөө маш сайн бэлдсэн байх хэрэгтэй. Шалгалт өгөх өдөр маань стрессгүй байх хэрэгтэй. Аливаа нэг зүйл санаа зовхгүй байх шаардлагатай. За өөрийнхөө хувийн зүйлээс гэх юм бол за дээр дурдсан 4 зүйлийг мартахгүй. За мөн одоо үзэг харандаа юу гэдгийг те өөр шаардлагатай бүх зүйлээ хангаад ирсэн байх шаардлагатай. За мөн гол анхааруулах зүйл маань хүүхдүүд маань бидний энэ дурдсан зүйлээс гадна цагтай, утастай, хориглох
тухайн хориглох бүх зөвлөдүүдийг ингээд зарим нь бас аваад ирсэн байдаг байхгүй юу. За тэрийг авч оруулдгөө бид нар өнгөрсөн жилээс эхлээд манай үнэлгээний төв металл илрүүлэгч ажиллуулж эхэлсэн шалгалтынхаа байран дээр. За энэний улмаас бүх оруулж байгаа хүмүүсийг шалгадаг. За тэгээд ганцаараа ирждэг, цүнхтэйгээ ирждэг, уцтайгаа ирждэг. Тэднийг хэнд орхих вэ гэсэн асуудал бас гардаг. За аваад үлдсэн тохиолдолд алга болдог тохиолдолд бид нарт бас хариуцлага ирдэг учраас энэ бүх хориглох зүйлүүдийг тухайн манай журамтай сайн танилцаад юу шаардлагагүй вэ гэдгийг сайн танилцаад тэднэртэй анхаарад орхиж ирэх ёстой. Тэгвэл бас тэр алга болох, тэр нь тэднэртэй санаа зовох асуудал маш их байдаг учраас за тэрнээс гадна хувийн бэлтгэлээ маш сайн базаах хэрэгтэй. Одоо хүнд хоол идэхгүй байх ч юм уу, гизээ эвгүүрүүлэх зүйл идэхгүй байх ч юм уу, тийм үү? За тэр талаасаа маш сайн анхаарч ирээрэй гэж хэлмээр байна. Одоо үндсэндээ 2006 оноос эсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн байна. Тэгэхээр 10 жил, 10 дахь удаага одоо эсэлтийн ерөнхий шалгалт авч байгаа. Энэ хугацаанд бас ямар ахиц дэвшил авчирав? За ерөнхийдөө бол жил ирэх тусам бол шалгалтын маань үр дүн сайжирж байгаа, хүүхдүүдийн маань оролцоо сайжирж байгаа. Энэ дээр бол манай үйл ажиллагаа бол жигдрээд ахиц дэвшилтэй явж байгаа гэж хэлмээр байна. За бас нэг анхааруулах зүйл бол хүүхдүүд маань одоо бүртгэлээс маш их хосорсон байгаа. За өчигдрийн байдлаас энэ төр харахад 2006 оноос өмнө ихтэй сургуульд илсэн хүмүүс маань дахин боловсрол дээд мэргэжил эзэмшигч гатаа холбогдуулаад элсдийн ерхий шалгалтыг одоо тухайн сургуулиас нь бол заавал өгсөн байх шаардлагатай байдгийн билээ. Тэрнээс тэн дээр хамрагдаагүй Монголын хэршилгалтанд бүртгэлээс хоцорсон хүмүүс бол маш их ирж байгаа. Тэгэхээр дараагийнхаа жилийн одоо элсдийн хэршилгалтанд бас энд анхааралтай хангаж холбогдорой гэж хэлмээр байна. За өөр миний гол анхааруулах зүйл болохоор 2013 оны 2 сарын 2-ны өдрийн засгийн газрын 37 дугаар тогтоол гэж байдаг. За энэ тогтоолын дагуу ихтэй сургуульд элсэж байгаа шалгуулагч нар маань заавал монгол хэл бичгийн шалгалтыг өгнө гэд заасан байгаа. За энэ шалгалтыг манайх 3 дахь жилдээ зохион байгуулж байна. За хамгийн ихний жил болохоор ямар нэгэн босго оноогүй туршилтын журмаар явагдсан байгаа. За өнгөрсөн жилийнх бол 400 оноогоор босго оноо тогтоогоод за шалгуулагч нараа шалгалт авсан. За энэ 2 удаа авсан байгаа. За эхнийх нь бол 3 сард авсан байгаа. За 3 сард авсан шалгалсан. 4 сарын дахин шалгалт маань болохоор шалгалтанд унсан буюу шалгалтанд хамрагдаж чадаагүй хүмүүстээ боломж олох үүднээсээ дахин зохион байгуулсан байгаа. За энэ жилийн хувьд бол шалгалт маань ганцхан удаа авагдана. Энэ жилийн онцлог бол за элсдийн ерхий шалгалтын хамгийн ихний өдөр буюу 6 сарын 15-ны өдөр тавигдсан байгаа. За мөн Монгол шалгалт маань өөр онцлог нэмэгдсэн. Энэ жилээс эхлээд элсдийн шалгалтыг тэгээд үргэлжлүүлээд өгөө явчих нь байна. Харин 7 сарын 1-нд дүн оноо гарахад тухайн шалгуулагч маань 400 оноо аваагүй байх юм бол сургуульд элсэх боломжгүй болж байгаа энэ жилийн хувьд. За тэгээ мөн 2.5 жилийн хугацаатай батламжтай болж байгаа. Тэгэхээр шалгуулагч нарын маань гар дээр 7 сарын 1-ээс 5-ны хооронд батламж хуудас тараагдахад 2 батламж тараагдах нэ. За тэгээд энэ маань бол маш их боломж өгж байгаа. Дараа жил элсдийн ерхий шалгалт өгөхөд бол тэнцсэн байхад бол зөвхөн яшээ өгөөл Монгол шалгалт өгөхгүй байх тийм боломжтой болж байгаа. За танд баярлалаа. Тэгэхээр өглөө бас бидэнд бас сурагчдад маань бас хэрэгтэй мэдээлэл өгсөнд бас баярлалаа. За боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах мэрэгжилтэн цоломж хэмээг өглөөний мэдээний зочноор ирж оролцлоо. Тэгэхээр эсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-наас эхлэх учраас сэнтлийн мэдээллийг өгөх зүйтэй болов уу гэж бид студидд урьсан юм а.